За сайн байцгаана уу. Garmin GPS-ийн хэрэглэгч та бүхэнд нэгэн хэрэгтэй зөвлөгөө өгье. За Garmin GPS үйлдвэрлэгч бол GPS-ийн программын сайжруулалт, мөн газрын зургийн сайжруулалт гэх мэт одоо апдейт сайжруулалтыг бол байнга хийдэг байгаа. Тэгэхээр энэ апдейт сайжруулалтыг хийснээр GPS-ийн программын алдаа, мөн газрын зургийг сайжруулах, мөн шинжилэн сайжруулсан тийм функцүүдийг одоо ашиглах боломжуудыг бол бий болгох юм аа. За энэ апдейт сайжруулалтыг хэрхэн хийх талаар заавар зөвлөгөөг одоо та бүхэнд хүргье. За энэ GPS бол 2016 онд үйлдвэрлэгдсэн. За шинэ загварын GPS байгаа. За энэ GPS-ийг хэрхэн яаж апдейт хийх? За зөвлөгөө. За GPS маань бол энэ их бин бол энэ тийм. За энэ их бинээс гадна хайрцаг задлангууд дотроо суур, цэмэглэгчийн суур, гарын авлага, за цэмэглэгч залгуур гэсэн зүйлүүдийг мөн GPS-ийн апдейт хийхэд зориулсан USB залгуур байгаа. За энэ USB залгуур. За энэ хоёрыг ашиглаад GPS-ийн апдейт хийдэг байна. За энэ цэмэглэгчнийхээ суурийг USB залгуур суурийг за энэ доотлын энэ залгуур байгаа. Энэ рүү ингэж залгана. Нөгөө үзэр нь бол USB буюу энгийн USB байгаа. Энийг болохоор компьютерийнхаа USB залгуур. Ингээд энэ харагдаж байна тийм ээ. Энэ ингээд залгах гэсэн. За тэгснийхэн дараа бол компьютер USB-гээрээ хоорондоо холбогдлоо гэсэн мэдээлэл гарна.